Одоо чи нөгөө Монгол ардын шилдэг үлгэрүүд. За ямар үлгэр унших вүлээ? Алтан мөнгө арга. За ийм бол үлгэртэй. Хэдэн үлгэртэй юм бэ? 3 үлгэртэй. 5 үлгэртэй. Алтан мөнгө арга. Алтан мөнгөн арга. Би За. За уншлаа. Эрт үрдийн цагт 8 настай чагаа хүүтэй 800 адуутай найр алаг морьтой 80 настай амьгэнтэй намтай мэргэн өвгөн байжээ. Хүүн алтан мөнгөн аргаагаар эрхлэн нааддаг байж гин. Өвгөн нэгэн өглөө 800 адууга наашлуулах зуура арын ууланд ангөрөө хийж өврийн ууланд үнэг туулаа хөөж явжээ. Гэтэл гэрийн чинээ гидстэй тогоон чинээ толгоотой яр дуутай яс арьс болсон биетэй мангас эмгэн барьж аваад намтай мэргэн өвгөн чи насан өндөр амиа өхөө 800 адууга өхөө 8 настай хүүгээ өхөө над чиг хөгшин эмэгнээ өхөө гэж архиран юугүй итгэхэр завдан амаа алд ангааж гин. Өвгөн ихэд айж хоолоо чичрүүлэн намтай мэргэн өвгөн намайг өршөөж хайрлаа. 800 адууг минь үлдээж хайрл. Насаараа хамт амьдэрсэн эмэгнийг минь битгий идээрээ. 8 настай хүүгээ өгье дөө. Гэхдээ илгэндээ нааж өвөртөө өсгсөн ээжийнхэн нүдэн дээр өгч зүрхлэхгүй нэ. Манайх нүүвэл 3 жилийн газар нүдэг. Суул 3 жил суудаг айл. Хүү минь алтан мөнгөн аргаагаараа амнаасаа илүүд үздэг юм. Түүнийг нь бууцсан дээрээ орхиод алс хол нүүе. Аргаагаа авах гэж ирэхээр нь хүүг минь та авдаа гэжээ. Мангас эмгэн зөвшөөрч өвгнийг явуулж гин. Намтай мэргэн гэртээ ирж өвс ногоо гандлаа. Өөр газар нутаг сэлгий гэд нүүж гинэ. Шин нутагт очиод ширэг зүлгэн дээр гэрээ барьж байтал 8 настай чагаа хүн тоглож наадаж тойрон гүйж байгаад гів гинэтхэн алтан мөнгөн аргаагаа санджээ. Тэгээд ааваа алтан мөнгөн аргаа минь хаана байна гэсэнд аав нь мэдэхгүй ээжээс асуу гэжээ. Ээжээ алтан мөнгөн аргаа минь хаав байна гэж асуусан чинь мэдэхгүй минийхөө ааваасаа асуу да гэжээ. Ааваа алтан мөнгөн аргаа минь яасан юм бол доо гэтэл аав нь бүү мэдээ бууцсан дээр хаяа байлгүй дээ хаягдаа байлгүй дээ гэжээ. Хүү би буцаж очиод алтан мөнгөн аргаагаа аваад ирье. Алтан мөнгөн аргаагаа аваад ирье. Гэтэл аав нь тэгдээ минийхөө. Тэгдээ хүү минь гэв. Хүү би ямар морой онож явах вэ гэсэнд аав нь адууныхаа сүүлд явдаг хамуутай хард агаа унаад явдаа гэж гин. Хүү ээжээ би ямар морой онож явах вэ гэтэл ээж нь 800 адууныхаа төрүүнд явдаг 8 хөлтөө найралаг морой унаад явдаа гэжээ. Хүү аваа би ямар хониороо хүнс хийх вэ гэсэнд хоньныхоо сүүлд явдаг хорчхор хар төлгөөрөө хүнс хий гэв. Тэгэхээр нь ээжээ би ямар хониороо хүнс хийх вэ гэтэл төмөн онныхоо төрүүнд явдаг түнтгэр бор эргээрээ хүнс хий минийхөө гэж гин. Хүү ээжийнхээ үгэнд орж 800 адууныхаа төрүүнд явдаг 8 хөлтөө найр алаг морио унаж төмөн хоньныхоо төрүүнд явдаг түнтгэр бор эргээрээ хүнс хийгээд явж гин. Найр алаг морьтой чагаа хүү бууран дээрээ ирвэл алтан мөнгөн аргаагаар нь нэгэн эмгэн наадан сууж байв гин. Хүү дэргэд нь очиод морноосоо буулгүй эмээ ээжээс минь ялгаа юу байх вэ? Алтан мөнгөн аргааг минь аваад өгөөч гэж гойв. Гэтэл мангас эмгэн эмээ босвол сууж чаддаггүй. Суувал босож чаддаггүй хөгшин амтан. Чи өөрөө бууж ирээд ав гэжээ. Гэтэл 8 хөлтөө найр алаг морин эмэгнийг эгэл биш хүн гэдгийг нь мэдээд хүүд би хотоохын дээр хотоё. Чи шүүрхийн сайнаар шүүр гэж шивнэн хэлжээ. Мангас эмгэнийг
нүдэ цавчих зуур найр алагмаар угсхийн давхиж хотоохын дээдээр хотоож 8 настай чагаа хүү шүүрхийн сайнаар шүүж алтан мөнгөн аргаагаа аваад зүгтэн одвоо. Мангас эмгэн босон хараагаад хойноос нь хөөж гин. Хөөсөр гүйцэж очиод найр алагмаар 8 морины 8 хөлийнх нь нэгийг хадуураараа тас ширвэж орхилоо. Гэтэл найр алагмаар 7 хөлөөрөө догонцсон давхиж гарлаа. Нэг даваад авахд мангас эмгэн бас л гүйцсэн очиж морины нэг хөлийг хадуураараа дахин тас ширв. Ийхүү 8 даваад авахд найр алагмаарны 8 хөлийг тас ширвэж дуусчихна. Найр алагмаар морин 8 хөлөө тас дуусан ч 8 настай чагаа хүүг мангасаас аврахын тулд биеэрээ бэмбэгнэн зүхтэж байлаа. Дахин нэг